IC Park буюу олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн төслийн нээлт 5 дугаар сарын 14-ний өдөр болох гэж байна. Уг төслийн нээлтийн хүрээнд модлог ургамлын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болоод мод тарих сургалт, салбарын мэргэжилтнүүдийн хилцүүлэг зэрэг арга хэмжээнүүд 5 дугаар сарын 13-наас эхлэн 22-ны өдөр хүртэл болох гэж байна. Дэлхийн улс орнуудад иргэдэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж амарч зугаалan урлаг соёлын тоглолтоо үзэх боломжийг бүрдүүлж өгсөн ногоон байгууламж парктай байдаг. Тэгвэл Монгол улсад анх удаа олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулахаар төслийн нээлт болох гэж байна. Төслийн бүтээн байгуулалтыг нийт 35 га газрын талбайд хийхээр төлөвлөж, их улсын иргэд компани санаачлан, Туурайн төвөргөн компани хэрэгжүүлж, Монголын мод үржүүлэг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байна. Тус олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн 80% ногоон байгууламж байх бөгөөд урлагийн тоглолтоо зохион байгуулах театр, музей, олон улсын соёлын төвүүдийг хийхээр төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын төсөл хан уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих бөгөөд төслийн нээлтийн хүрээнд үндэсний хэмжээний модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн экспо худалдаа болон мод тарих сургалтууд, салбарын мэргэжилтнүүдийн хилцүүлэг зэрэг арга хэмжээнүүд болно. Нийслэл хотын иргэд бяцхан үрсмэн эрүүл орчинд 5 тухтай амарч зугаалах ногоон технологийн шийдэлтэй цогц цэцэрлэг түрээлэнтэй болох нэ.